Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Та бүхэн багш нар өнөөдөр эсрэг утгатай үг хичээлийг заахаар бэлэн болоод байна. За өнөөдрийн хичээлээр та бүхэн эсрэг утгатай үгийг ялган таних мэдлэгийг олж авах ба энэхүү мэдлэгийг олж авснаар үгийн эсрэг утгыг бичих, эсрэг утгатай үгсийг ялгаж таних чадвартай болох юм аа. За зургийг ажиглацгаарай хүүхдүүдээ. За энэхүү зурагт ой мод болон уул тайга гарч байна. За тэгээд энэхүү зургаас ялгагдах ялгаа харагдаж байна уу? Та бүхэнд ямар ялгаа харагдаж байна вэ? Маш сайн байна. Нэг мод бусдаасаа илүү өндөр ургасан харагдаж байна. Харин бусад мод нь түүнээс жижигхэн харагдаж байна. За дараах зургийг ажиглацгаая. За энд нэгэн ном байна. Энэхүү ном маш олон хуудастай байна. Мөн нэгэн ном байгаа боловч өмнөх номоос цөөн хуудастай байна. За энэхүү хоёр ном өөр ямар ялгаа харагдаж байна вэ? За мөн дараах зургийг ажиглая. За бидний зам болохоор нар болон нарнаас хамгаалах зорилгоор өмсдөг сарвчтай малгай харагдаж байна. За сарвчтай малгайд ямар ялгаа харагдаж байна вэ? За мэдээж та бүхэн нэг тал нь хар, нэг тал нь цагаан байгааг ажиглаж байгаа хаа. За тэгэхээр бид нэр өмнөх зургаас ямар үгс гарч байгааг жагсаан үзчихье. Мэдээж модны өндөр болон нам байгааг харуулсан зураг байсан. Мөн номны зузаан, нэмгэн, мөн хуудасны тоон олон цөөн байгааг бид олж харсан. Мөн малгайны өнгөн нэг тал нь хар, нөгөө тал нь цагаан байгааг ажигласан. За энэхүү зургаас ажиглаад эсрэг утгатай үгийг олж нөхөөрэй. За энэ талд нь өндөр гэсэн үг байгаа. За энэхүү хүн нөгөө хүнээсээ өндөр байгааг итгэж байна. Харин нөгөө хүн ямар байх вэ? Та бүхэн юу гэж бодож байна? Маш зүйт. Нөгөө хүн хажуу талд байгаа хүнээсээ наамхан байх нэ. За энэхүү зурагт мөн хоёр эмэгтэй хүнийг харуулсан байгаа. За нэг талд нь энэхүү эмэгтэйг тарган гэсэн байна. Тэгвэл нөгөө эмэгтэй нь ямар вэ? Та нар яаж харж байна? Маш сайн байна. Нөгөө эмэгтэй нь торонхай байх нэ. За мөн дараах зургийг ажиглацгаая. За энэ бидний хүн орчин хичээлээр үздэг таних тэмдэг байна. За энэхүү таних тэмдэг нь энэхүү шатаар хаашаа явж байгааг илтгэсэн таних тэмдэг байна вэ? За дээдлэлт нь дээшээ гэдэг үг байна. За тэгвэл үүний эсрэг нь ямар таних тэмдэг байна вэ? За шатаар бууж буй хүн байна. За цаадалт нь буух тэмдэг харуулсан байна. За тэгвэл дээшээ гэдгийн эсрэг нь
ямар үг байж болох вэ? Та нар юу гэж бодож байна? Зөв. Доошоо гэсэн үг байна. За энэхүү зураг дээр бидний сайн мэдэх хаалга харагдаж байна. За энэ хаалга маань ямар байна вэ? Хаалттай байна. Тэгвэл эсрэгээрээ хаалга ямар байж болох вэ? Та нар юу гэж бодож байна? За бүгдээрээ харцгаая. Та нарын саналтай нэгдэж байна уу үгүй юу гэдгийг. За нээлттэй гэж. Нээлттэй хаалга ямар байх вэ? Та нарын бодож байгаа санал нь нэг байгаа хаа гэж бодож байна. За энд нэг талд нь босох, нөгөө талд нь суух гэсэн эсрэгцэн үгийг тэмдэглэсэн байна. За тэгвэл нэгэн эмэгтэй дасгал хийж байна. Дасгал хийхдээ босох болон суух хөдөлгөөнийг илэрхийлсэн байна. За өдөр зургийг сайжглаад эсрэг утгыг нь олж бичээрэй. За нэг талд нь өдөр болж байна, нөгөө талд нь шөнө болж байна. За өдөр зуны цагт өдөр нь урт шөнө богино байдаг. Харин өвлийн цагт эсрэгээрээ шөнө урт өдөр богино байдаг. Тэгвэл энэ хоёр өдөр шөнө хоёр 3 дугаар сарын 22 буюу хаврын сард тэнцдэг байх нэ. Зааш шөнийн зураг гэдгийг та бүхэн хараад мэдсэн баха. За тэгэхээр эсрэг утгатай үг нь ямар гэсэн асуултанд хариулж байгааг та бүхэн мэдж авлаа. Харин одоо бүгдээрээ онцгой таалцъя. За хөлгүй байж явдаг, нүдгүй байж уйлдаг. Тэр юу вэ? Хөлгүй байж явж болох уу гэдэг. Нүдгүй байж уйлж болох уу? Та нар юу гэж бодож байна? Хөлгүй байж явдаг, нүдгүй байж уйлдаг. Энэ юу вэ? За та нар зургийг харж байгаа. Үүл. За үүл нь салхинд туугдан явдаг ба хөл байхгүй мөн зуны цагт бороо орохыг нь нүдгүй байж уйлах гэж итгэсэн байна. Ингээ онцгой даалд утга нь үүнийг илтгэдэг байна. За судаг дотор совдөг саар. Тэр юу вэ? Та нар юу гэж бодож байна? Судаг гэдэг маань юу вэ? За совдөг гэдэг нь юу вэ? За судаг дотор сувдаг саар. Юу вэ хүүхдүүдээ? Зүт. Саарл өнгөтэй чон байна. Торхон дотор тос ус хоёр. Тэр юу вэ? Та нар юу гэж бодож байна? Торох гэхээр дээшээ баг зэрэг өндөр дүү, өргөнөөрөө баг зэрэг нарийнхан дүү. Тэгээд тос ус хоёр гэж байна. За та нарын таасан таавартай санал нэгдэж байна уу? За торхон дотор тос ус хоёр. Энэ юу вэ нөхдөдөө? Зүт. Бидний сайн мэдэх шувууны өндөг байх нэ. Энэ торхоны босоодоо хэлбэртэй байдаг. За түүн дотор өндөгний шар болон өндөгний шарны гадна талд байдаг шингэн зүйл
орхон доторх тос ус хоёр гэж байна. Улаан галд ноцдоггүй, усан голд живдэггүй. За галд ноцдоггүй юу байдаг вэ хүүхдүүд? Мөн голд живдэггүй гэхээр хөнгөн зүйл байх нь ямар зүйл байх нь вэ? Ямар зүйл голд живэхгүй байх вэ? За та нар юу гэж бодож байна? За энэ юу байна вэ? Улаан галд ноцдоггүй, усан голд живдэггүй. Мөс байх нэ. За мөс бол ус маань галд ноцдоггүй, мөн мөс маань усанд живэхгүй, хөвж явдаг. За бүгдээрээ дараах онцлогыг уншаад эсрэг утгатай үгийг олж бичье. За харахад бага, ханилахад их. За харахад бол их жижиг бага байх нь байна. Харин ханилаж явахад их байх нэ. Юу гэж бодож байна? Бид нэр өмнөх хичээлээр онцгой таацгай гэдэг хичээлийг үтсэн байгаа. За тэрхүү хичээл дээр онцгойн даалд утгыг хон ойлгох талаар үтсэн. Маш сайн байна. Энэ маань ном байх нэ. Харахад жижиг боловч доторх нь зээж явахаар маш их зүйлийг номоос олж авдаг. За дараагийн онцгой. Өдөр гурвалжин, шөнө дөрвөлжин. Тэр юу вэ? Өдөр гурвалжин, шөнө дөрвөлжин. За өдөр нь гурвалжин байдаг, шөнө нь дөрвөлжин байдаг. Тэр зүйл юу вэ гэдгийг бид нэр онцгой таацгай гэдэг хичээлээр үтсэн байгаа. За энэ хүү зүйл маань бол бидний сайн мэдэх эсхийг гэрийн дээр тавигддаг өрх юм аа. Хүйтэн болон бороо цас орох үед тооноор цас бороо оруулахын тулд хаадаг, эсвэл халуунаар гарахад халуунаар тусахгүй тулд хаагаар дөрвөлжин болдог. За бусад үед харагшин татгаар гурвалжин хэлбэртэй болдог. За тэгвэл энэ хүү онцгоос за харахад бага, ханилахад их гэдгээс за бага, их гэсэн хоёр үг нь хоорондоо эсрэг утгыг илтгэж байна. Харин өдөр гурвалжин, шөнө дөрвөлжин гэдэг онцгоос өдөр бол гэгээтэй байдаг, шөнө бол харанхуй байдаг. Тэгэхээр эсрэг утгыг илтгэжээ. За дараах үеүүдийг зөв холбож үг үүсгэн дэвтэртээ бичээрэй. За та нар энэ үеүүдийг сайн ажиглаарай. Багш нь яагаад өнгөөр ялгасан байна? За тэгэхээр ижил өнгөн өнгүүдний үеүүд нийлээд нэг үг үүсгэнэ. За та бүхэн дэвтэртээ үг үүсгэн бичиж байгаа. За үгүүдээ үүсгэд бичснийгээ багшийнхаа дэлгэцэн дээр байгаатай тулхан харцгаая. За та нарын олбон бичсэнтэй тохирч байна уу гэдгийг харцгаагаарай. За урдуур, доогуур, халуун, хөгшин гэсэн. За ягаантайгаа, харн хартайгаа,
улаантайгаа ногоонтойгоо үеуд холбогдож үг бүтсэн байна. За мөн залуу, хүйтэн, дээгүүр, хойгуур гэсэн үгүүд бүтсэн байна. За та бүхний холбон бичсэн үгтэй таарч байгаа гэдэгт багш найдаж байна. За тэгвэл эдгээр үүсгэсэн үгүүдээ эсрэг утгаар нь харгалзуулан холбоорой. Жишээлбэл урдуур гэдэг үг нь ард байгаа үнүүдийн аль үгтэй холбогдох вэ? Урдуур гэдэг нь залуу гэдэг үгтэй холбогдох уу? Хүйтэн гэдэг үгтэй холбогдох уу? Дээгүүр гэдэгтэй холбогдох уу? Хойгуур гэдэгтэй холбогдох уу гэдэг. За жишээлбэл урдуур гэдэг нь ямар үгтэй холбогдох вэ? Хараарай. Урдуур гэдэг нь хойгуур гэдэг үгтэй холбогдсон байна. Манай урдуур машин гарав, манай хойгуур машин гарав гэж асууж болох юм байна. Та нарын холбосонтой таарч байна уу? За доогуур гэдэг үг. За халуун гэдэг үг маань хүйтэн гэдэг үгтэй эсрэг утгатай гэдэг үгнээс хоорондоо холбогдсон байна. Та нарынхтай таарч байна уу? За хөгшин гэдэг үгийн эсрэг утга нь хөгшүүний эсрэг нь залуу гэдэг үгтэй холбогдож байна. Та нарын холбосонтой таарч байна уу? За хамгийн сүүлд доогуур гэдэг үг нь дээгүүр гэдэг үгтэй холбогдож байна. За холд явъя гэвэл ойроос эхэл, ихийг хий гэвэл багаас эхэл гэсэн. За энэ ямар үг гэж болох вэ? За энэ маань зүүр үг байна. Тэгэхээр бүгдээрээ зүүр цэцэн үгээс эсрэг утгатай үгийг олж тэмдэглэцгээе. За энэ хол явъя гэвэл ойроос эхэл гэдэгт хол, ойр гэдэг хоёр үгийг багш нь ижил, цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байна. Холын эсрэг нь ойр байна. За доод мөрөнд нь ихийг хий гэвэл багаас эхэл гэдэгтэй нь ихийг багаас гэдгийг багш нь ижил, улаан өнгөөр тэмдэглэсэн байна. Их гэдгийн эсрэг утга нь баг гэсэн утгыг илэрхийлж байна. За унтаж мартах, уруудахын шинж, санаж зэрэх, өөдлөхийн шинж гэсэн зүүр цэцэн үг байна. За энд ямар үгүүд хоорондоо эсрэгдсэн байна вэ? Та нар юу гэж бодож байна? За эхнийх нь унтаж гэдэг. Унтах гэдгийн эсрэг нь ямар үг гэж болох вэ? Та нар юу гэж бодож байна? Унтаж байгаад хүн босохоор яах гэсэн үг вэ? Хүний ирээ дотроо, могоо ирээ гаднаа гэсэн зүйл үг. За унтах гэдгийг эсрэгээрээ сэрэх. За тэгвэл дараагийнх нь мартах гэдэг. Мартах гэдэг үгийн эсрэг нь юу гэж болох вэ? Би даалгавраа хийхээ мартчихжээ. Эсрэгээрээ юу гэж хэлж болох вэ? Маш санах. За дараагийнх нь уруудах. Аливаа уулын урууч юм. Уруудах эсвэл энэ хүү зүүр үгэн дээр бол
унтаж мартах, уруудах гэдэг нь дороотох гэсэн утгыг бас илтгэж байгаа. За энэ уруудах, дороотохын эсрэг нь юу гэж болох вэ? Маш сайн байна. Өөдлөх юм. Уруудахын эсрэг нь өөдлөх байна. За доорх хүний ирээ дотроо гэдэг. Дотроо гэдгийг эсрэг нь ямар аж болох вэ? Юмны дотор нөгөөдөл нь юмны гадна аж болох нь байна. За дараах зүрццүүгийн цэгийн оронд ямар эсрэг утгатай үг байхыг бичээрэй гэсэн. Цайныг дагвал сарны гэрэл, цэг дагвал могоон хорлол гэсэн зүрццүүг байна. Үнэн үг, үнэт хүрнэ, цэг үг, хор хүргэнэ гэсэн байна. За эрхийг сурахаар цэг сур. За авахтаа бүхийг цэг гэдгийг гэсэн. За тэгвэл багш нь улаанаар тэмдэглэсэн байгаа. Энэ сайныг гэдэг үгийг энэ доорх цэгд эсрэгээрээ ямар үг байж болох вэ? Та нар юу гэж бодож байна? Маш зүйтэй. Муу гэдэг. Сайныг дагвал сарны гэрэл, харин мууг дагвал могоон хорлуулах нэ. За тэгвэл дараагийн зүрццүүд үнэн гэдэг үгийг багш нь улаанаар тэмдэглэсэн байна. Тэгвэл үнэн үг үнэт хүрнэ. Доотлолт нь ямар үг хор өрөх вэ? Үнэн гэдгийн эсрэг нь ямар үг гэж болох вэ? Сайн байна. Үнэн гэдгийн эсрэг нь худал байх нэ. Үнэн үг үнэт хүрнэ, худал үг хор хүрнэ. За тэгвэл дараагийн эрхийг сурахаар гэдгийг багш нь эрхийг гэдэг үгийг улаанаар тэмдэглэсэн байна. За тэгвэл юуг сур гэх вэ? Хүмүүс хүүхдээ эрхэлж сурахаас юуг сур гэдэг. За зарим хүмүүс эрхэлжсэнээс ажил хийж сур гэдэг. За тэгвэл багш нь энэ хүү та бүхэнд яаж тэмдэглэснийг харуулъя. Эрхийг сурахаар бэрхийг сур. Аливаа хэцүү зүйлийг сур гэсэн утга байна. За авахтаа бүхийх гэж. За авах гэдэг үгийн эсрэг нь аливаа хүнээс авах. За тэгвэл эсрэгээрээ юу яаж болох вэ? Ямар үг болох вэ? Зүт. Эсрэгээрээ өгөхдөө. За мөн арийнх нь энэ бүхийх гэдэг нь доош баг зэрэг толгоогоо удайлан хүний өмнө хүндэтгэл үзүүлэхийг бүхийх гэдэг. За гэдийх гэдэг нь толгоогоо дээш өргөн цээж зэхвэхийг буюу хэмсэг зан гаргахыг гэдийх гэдэг. Энэ хоёр үг маань эсрэгцэж байна. За хүүхдүүдээ хичээлд өнөөдрийн оролцсон дагуу өнөөдрийн эсрэг үгтэй гэрийн даалгаврыг тэмдэглэж байгаарай. За энэхүү даалгаврыг гэртээ хийхдээ үгэн зүйлждэг эсрэг утгатай үгийг эхлээд олно. Жишээ нь өдрийн гэдэг үгийн эсрэг утга, холын гэдэг эсрэг утга, сайны, цагааны, цөөний, дайсны гэдэг эсрэг утга. За тэгээд эдгээр үгийн эсрэг утгыг зөв болох юм бол энэхүү шар нүдэн байгаа тогшин гэдэг үгийн эсрэг утга үүснэ. Тогшин гэдгийн эсрэг утга нь ямар үг байж болох вэ гэдгийг үүснэ. За тэгээд үүсгэсэн загвараа
холбож унссны дараа үгийн сүлжээгээд зөв бичээрэй хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа.